Улс төрийн нам иргэдийн ашиг сонирхлыг нэгтгэх нь тодорхойлохыг эрмэлздэг бөгөөд тэдний хүсэл зорилгоо илэрхийлэх арга замыг зааж өгдөг, тэдний шаардлагыг тодорхой зохих төвшөнд гаргадаг үүрэгтэй. Харин нам төр иргэдийн дунд анхан шатны оролцоог бий болгож, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авдаг намын гишүүд санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж намынхаа үжил баримтлалыг бусдад ухуулан сурталчилдаг байгууллага нь намын үүргэлээ. Тиймээс өнөөдөр Баян цагаан баг намын үүрийн гишүүдэд баярлуулж шинэ жилийн цөмгөнийг зохион байгууллаа. За манай Орхон аймгийн Баян өндөр сувын Баян цагаан багийн Монгол Ардын намын үүр бол нэг 230 намын үүрийн гишүүнтэй байдаг. Өнөөдөр бас бид 150 намын үүрийн гишүүнээ Gold ресторан хүлээн авч бас шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулж байгаа. 2018 онд бол бас олон бүтээлч ажлуудыг орон нутгийн болон улсын төсвийн өргөнөөр хийж гүйцэтгсэн. За цаашид 2019 онд бол одоо манай Баян цагаан багийн хуучин орон шинэ орооны инженерийн шугамшуулжийг 3.4 тэрбум төгрөгөөр хийгдэх ажил нь одоо төсөл сонгон шалгуулалтанд дуусаад Номон далаа гэдэг компани шалгагдсан. Ирэх одоо 4 сараас ажил нь эхлэхэд бэлэн болсон байгаа. Ингэснээр манай хуучин ороо шинэ орооны оршин суугчид бол одоо гэртээ одоо хаусандаа амьдарч цэвэр өхрөөс дулаанаа авах боломж нь хүрч байгаа. Энэ бол одоо Орхон аймгийн хувьд бол одоо тэр дундаа Баян цагаан багийн хувьд бол хамгийн том хөрөнгө оруулалт. Энийг одоо бас шийдвэрлэж өгсөн улсын хурлын гишүүн, сод бүлэг гишүүндээ бас баярлалаа гэдгээ бас энэ баярынхаа өдөр бас хэлье. Юуны үг нь бас манай Баян цагаан багийн хувьд өнгөрсөн 2018 онд тэгэхээр бас хийж бүтээсэн их өрнөн жилийн өглөө. За тэр дундаа одоо манай Баян цагаан багийн Монгол Ардын намын анхчлалыг бол өөрмөө одоо гишүүд дэмжигчдтэйгээ өөр өөр ажиллаж бас тулгамдж байгаа асуудлыг газар дээр шийдвэрлсэн сайхан жил байлаа. За ирэх одоо 2019 онд бид нар бас одоо анхчлалын байгууллагынхаа гишүүд дэмжигчдийг тоог нэмэх. За тэдэнтэйгээ бас одоо нийгмийн асуудлыг шийдвэрлэх. Хүн одоо бид нар бас багтаа гар бие оролцож одоо бүтээн байгуулалтын ажил дээр намын гишүүд дэмжигчид одоо ахмадуудаас одоо олон зүйлийг сурч мэдж байгаа. Энийг бид нар бас хөрсөн дээр хэрэгжүүлэх юм зорилготой ажиллаж байгаа. Ирэх онд Баян цагаан багт улсын болон орон нутгийн хөрөнгөөр олон ажил хийгдэхээр төлөвлөжээ. Үүнээс дурдвал орон нутгийн хөрөнгөөр бүх гудамжийг гэрэлтэй болгох 8 дахь сургуулийн тоглоомын талбайг тогтчуулах, Баян цагаан соёлын төвийн засварыг бүрэн дуусгах, мөн улсын төсвийн тэрбум 500 сая төгрөгөөр багийн цогц үйлчлэгтэй байрыг барих гэх мэт ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.